Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг санаачлан оруулж ирж отгоны саран чулуун гишүүндээ болон хамт өргөн мэдүүлж 26 гишүүндээ бас баяр хүргэж амжилт хүсье гэж хэлмээр байна. За ер нь бол энэ нийгмийн ажлын тухай хууль орж ирснээр нийгмийн ажилтнуудын статус нь бол маш тодорхой болно гэж бид нар үзэж байгаа. Ер нь одоо энэ боловсролын салбарт ажиллаж буй багш ажилчдын гэдэг ярингуут нийгмийн ажилтны сэтгэл зүйч эмч гэдэг ийм одоо сургуульд 1, 2 байдаг энэ мэрэгжлүүд бол хаягддаг. Тийм учраас энэ нийгмийн ажлын хуулийг ингэж санаачилж оруулж ирж байгаа нь бол түүхэн ач холбогдолтой гэж би бол үзэж байгаа. Тийм учраас энэ хуулийг дэмжиж хамт өргөн мэдүүлж байгаа гишүүн. За 1999 онд анх сургуулийн нийгмийн ажилтан гэдэг мэрэгжлийг бий болгож Монгол Улсын боловсролын их сургууль дээр анхны төгсөгчдийг ингэж гаргаж ирсэн. За тэр төгсөгчдийн нэг нь би өөрөө байгаа. За Нямдорж гэдэг одоо шүтээсийн багш бид нарт бас анх нийгмийн ажилтны А усгийг зааж байсан. Тэгээ нийгмийн ажилтнуудаа бас бүгдээрэнд нь амжилт хүсье гэж хэлмээр байна. За ер нь бол одоо нийгмийн ажилтныг түрүүн тодорхойлоод манай гишүүд аягүй сайн хэлж ийн л да. Нийгмийн ажилтан гэдэг бол ерөөсөө л нэргүй зарц сургууль дээр олон эзний нэг зарц гэдэг үг байдаг да. Яг тэр ажлыг хийдгээ. Одоо энэ сургууль дээр байгаа хичээл, эрс, даслалт, эцэг эхтэй ажиллах, тайлан судалгаа гэдэг ингээд дуустдаггүй их ажилтай. Гэтэл яг өөрийнх нь ажлын статус нь бол шал өөр байх жишээний тийм ээ. Ингээд өөрийнхөө үндсэн ажлаа хийж чадахгүй нөгөө олон эзний зарц хийсээр агаад түрүүн хэн булгаа гишүү хэлсэн шүү дээ. Байглаа гэдэг шиг гэдэг. Яг л ийм ажлыг ингээд энэ олон жил 99 оноос хойш манай сургуулийн нийгмийн ажилтнууд үүрч яваа. За нийт Монгол Улсын хэмжээнд 3000 гаруй нийгмийн ажилтан байдаг гэсэн ийм судалгаа байна. Ерөнхий боловсролын сургуульд бол 900 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байгаа. За энэ нийгмийн ажилтнуудын одоо ажлын байрны орчин нөхцөл бол маш хүнд. За сэтгэл зүйн дарамт, хүчирхийлэл, хайхрамжгүй байдал, ядуурл, зан үйлийн асуудалтай ийм хүнд кейсүүдтэй өдөр бүр нүүр тулдаг. За дараагийн асуудал нь нийгмийн ажилтны одоо эрх үүрэг хууль, ерөнхий хууль тодорхой ганц нэгхэн заалт орсон байгаа. Бодит хэрэгжил дээр нь бол бүр юу ч байхгүй. Тэгээд цалин хөлс нь үнэхээр бага. Тэгээ ямар ч тийм стрессийн менежмент, стресс тайлах байдаггүй нийгмийн ажилтнууд дээр. За ийм одоо маш олон асуудал байгаа учраас энэ нийгмийн ажилтны хууль орж ирэх зайлшгүй шалтгаан нөхцөл үүссэн гэж үзэж байгаа. За тэгээд бас нэг юм хэлэхэд боловсролын зээлийн сангаар одоо мэдээлэл дээр байдаг дарга нар, сайд нар эрх мэдлтнүүдийн хүүхдүүдийг одоо энэ боловсролын зээлийн сангаар гадаад дотоодод тэтгэлэг сургаад явуулаад байна. Энэ одоо тэтгэлэгтэй нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан сэтгэл зүйч багш нарыг хамруулдаг болох ийм саналыг би оруулж байна. Ер нь бол энэ тэтгэлэг боловсролын зээлийн энэ гадагшаа явдаг тэтгэлэгт бол судалгаагаар харахад ерөөсөө тийм жирийн ард иргэдийн хүүхэд, жирийн одоо багш явсан тийм кейс бол байхгүй юм билээ. Тийм учраас энэ эрх мэдэл албан тушаалтнуудын хүүхдүүдэд ийм өндөр илүү боломж байдаг. Жирийн багш, жирийн одоо иргэдэд энэ боломжийг нээж өгөх талаас нь бол би хөөцөлдөж ажиллана гэдгээ бас энд ташрамд хэлмээр байна. За ингээд одоо материалын орчин нөхцөлийн үед бол ер нь тусгай өөрөө нууцлал хангах асуудал бол дутмаг. За судалгаа кейс бүртгэлийн систем нь ихэнхдээ цаасаар явагддаг. Захин дижитал систем хангалтгүй. За тэгээд За мөхтөө гишүүнт баярлалаа.